боловсруулагдсан савлсан бүтээг ус ундаа жуус ингээ харьцуулж үзэх юм бол ус хамгийн анхаарах ёстой эмзэг нөхгүй юу. Хамгийн гол чухал юм бол нэгдүгээрт нь энэ шашхан дээр нь заасан эрд цоцсон хэмжээ зохистой төвшөнд байх ёстой. Хэд шүлтлэг болон хэд хүчлэг бас байж болох. Хэрэгжилж болно. Гэхдээ тэр тодорхой интервал хэмжээнд дотор байх. Тэгээд тэр нь доктортой байх ёстой. Тэгээд өвөлдөө зундаа яг тэр нөгөө шашхан дээр заасан тэр pH гэж байна. Хэрвээ тэр нь ингээд савлаад байвал чиний ууж байгаа болгоомж хавар уух, зун уух, намар уух, өвөл уух минералын хэмжээ, эрдэс соёлын хэмжээ савлна гэсэн үг. Тэгэхээр доктортой одоо амьдын боломж болчихдог. Тэгэхээр усанд байгаа нэг том элемент бол шингэнд байдаг зүйл бол TDS гэж нэрлэдэг. Орж байгаа тэр нөгөө эрдэс соёлын хэмжээг нь хэмжиж байгаа. Тэгэхээр тэр хит их байж болохгүй. Ер нь нэг одоо 300-аас 500-ийн хооронд TDS байвал таардаг. Одоо манай зарим ус бол нэлээд хэдэн мянга болсон байгаа шүү. Ямар нэгэн байдлаар тэр бөөр үнэн дотоод бие механизм нөлөөлнө. Монгол улс усны нөөцтэй эрсдэлтэй байж магадгүй хэцүү орнуудын тоонд орж байгаа 5 орн жилдээ 450 сая ширхэг ийм хуунцар сав хэрэглэгдээд хаягдчих. Зөвхөн хуунцар сав хийдэг тэр зориултын савнд нь хийчих. Эхний алхам. Бүгдөө хийж сурахад. Тэгээ эний чинь Европ болон бусад орнууд ер нь яасан 30 жил зарцуулсан. Эцсийн агуулга зүүн хөвшил байгаад жижигхэн үйлдэлээс эхэлнэ. За энэ удаагийн дугаарыг би хийхдээ айгуу тийм сэтгэл догтлом нийгэмд маш хэрэгтэй сэдв гэж бодоод өнөөдрийг ер нь айгуу хүлээсний эцэст хийж байгаа. Та бүхэн бас өөрсдөө бас нийгмийн хариуцлагын үүднээс зайлшгүй мэдэх маш олон мэдлэг мэдээллүүд хэр бараг бид нар өөрсдөө ерхий боловсрол дээр ч юм уу аль эсвэл гадуур сонсдгоо мөртлөөсөө бид нарын хамгийн чухал сэдв болох ус болон хог хаягдал гэдэг сэдвээр ярихаар өнөөдөр бол тантай ингээд энд цуг сууж ин. Тэгэхээр би хамгийн ихний асуултаа зөвхөн шууд тэгж эхэлчих гэж бодож байна. Одоо жишээ миний гарт болонгууд нь энэ Бонаке гэдэг ус анилаа тань одоо Кола гэдэг бас энэ ундаа энэ ус ер нь яг хаанаас яаж орж ирдэг те бид нар ус уугаад байгаа мөртлөөсөө тухайн усынхаа их усрыг нь бол юусаа мэддэггүй. Тэгэхээр энэ усыг мөрийг нь дагаад энэ Бонаке дээр нэг жишээ авах юм бол ер нь энэ яг хаанаас орж ирж байгаа ус вэ? Тэ. За усны тухай ярил ер нь одоо бидний цаг бас хөрөлцөхгүй асар их одоо хүмүүсийн бас төдийлөн сайн мэддэггүй тэгсэн мөртлөө өдөр тутам хэрэгэлдэг одоо мэдлэг зөндөл байгаа. Усны асуудал юу талаас нь ярих юм бол Монгол улс бол нийтдээ жигд бус тархсан болохоос биш усны хомсдол үүсэх болзошгүй тийм орны тоонд ордог. Тэгэхээр усыг бол одоо ус хандах хандлага гэдэг юмыг бид маш чухал ойлголт болгож авах хэрэгтэй. Манай туул гол маань одоо яг Улаанбаатар хотын гол усны их усүр. За туул гол бол тэрэлж гол нийлдэг. За усны их усүр нь өөрөө бол байгалийнхаа жамаар одоо өндөр уулын бүсээс нам руугаа тэгээд хурд дундас болон газрын одоо гүн гадаргын усны хэлбэр ингээд урсаад одоо их усүр болж хангадаг. Тэгэхээр түүхэнд чарсан ертөнцийн дэлхий дээр байгуулагдсан хотууд хүмүүсийн төвлөрөөс ууршил амьдралын их болог болж байгаа энэ усаа дагж байгаа. Улаанбаатар хот бол ерөөсө туул голыг дагж үүсч өгсөн байх. Тэгэхээр туул гол маань бол бидний одоо энэ хэрэгжилж байгаа ус мөн гадарга дээр болон зэрэг гүнд байгаа. Тэгэхээр туул голын ихээс дагаад хан хинтээ усаас авсан энэ усыг дагаад манай худагнууд байгаа. Энэ худагнууд маань бол туул голын гадаргын болон гүнд байгаа усыг Улаанбаатар хотын хангамж нийлүүлдэг шугамар нэгдсэн шугамар. Тэгэхээр манай Бонаке бол тэр Улаанбаатар хотын одоо үндсэн усны цэвэр усны шугамнаас авч байгаа ус. Тэгээд технологийн аргаар энийг бол маш олон одоо үе шаттайгаар боловсруулад шүүгээд тэгээд яг хүмүүсийн шууд ундны одоо савлсан хэлбэрээр хэрэгцээнд зориулж байгаа. За энэ технологийн хувьд бол нэлээд одоо нарийн технологиуд байгаа. Ер нь Coca-Cola компанийн брэнд учраас яг ямар стандартыг дагах ёстой тэрийг одоо дагдаг процесс нь олон улсад бол цэвэр усны ангилалд орж байгаа Монако. Зарим оронд бол энэ минерал буюу эрдэсжүүлсэн хэлбэрт ордог. Өөрөөр хэлбэл улс орны нөгөө үндэсний стандартууд дээр ямрыг одоо эрдэсжүүлсэн гэх ямар юм биш. Жишээлбэл Хонконгод Бонако гэж ус байгаа. Энэ ус бол яг л нэг стандартаар үйлдвэрлэж байгаа. Гэхдээ Хонконгийн стандартын дагуу Бонако бол эрдэсжүүлсэнд ордог. Манай усны стандарт бол өөрөө нэлээд эрдэстэй усыг хэрэглэж болно төвшөнтэй учраас тэрүүгээрээ
одоо цэвэр усны ангилд орчиж байгаа. Гэхдээ яг адилхан одоо стандартын технологиор процесс явуулдаг. Тэгэхээр одоо төвийн шугамнаас ирсэн усыг аваад тунгааж агаад тэгээ механик олзуудын шүүн тэнд нь одоо илсэн шүүлтүүр, нүүрсэн шүүлтүүр, цаасан шүүлтүүр ингээд тэгээ явж байгаа сүүлд нь 10-6 зэргийн одоо reverse osmosis гэдэг систем одоо шүүлтүүрээр шүүдэг. 10-6 зэрэг тийм нарийн микро шүүлтүүр. Тэгээ тэр шүүлтүүрээр усаас өөрөөр хэлбэл хаанхын ч усыг нэг түвшинд аваачдаг гэсэн үг. Адилхан. Одоо баруун аймагуд, хойд бүс аль газараас олсон усыг яг нэг түвшинд аваачдал цэвэршүүлж байгаа. Тэгээд тэн дээр нь яг стандартын орцын дагуу, зааврын дагуу бид минерал нэмээд тэг эрдэс нэмсэн байгаа. Тэгээд энэ эрдэсний хэмжээ бол Монгол улсын стандартын хувьд бол бага хэмжээний их тооцогдно. Тэгээ Банако брэнд 2005 онд бид нар анх үйлдвэрлэж эхэлсэн. Тэгээд Банако бол одоо хамгийн анхны итгэлтэй ус гэж өөрөөр хэлбэл итгэж болно. Тэгэхээр энэ утгаараа бол Банакогийн одоо хэлээд байгаа нь яг энэ бол олон улсын стандарт. Нэгдүгээр, хоёрдугаарт бол яг итгэлтэйгээр хэрэгжилж болно гэдэг амлалтыг өгöd байгаа учраас брэнд болоод байгаа байхгүй. Брэнд гэдэг юм чинь амлалт шүү дээ. Тэ. Тэгээд зүгээр нэр тавьчаад ямар ч нэр тавьчаад хамаагүй усыг савлаад байвал тэр одоо нэг эрүүл ахуйд ямар нөлөөтэй хүмүүсийн хэрэглээнд үнсэнд аюул байх үгүй юу гэдгийг аюулсан тооцох хэрэгтэй. Би яг энэ сэдвийг ярихын хүрээнд нэг өөрөө хувьдаа нэг жоохон судалгаа хийдэг байхгүй юу. Тэгээд Netflix дээр докюментари байсан. Ер нь яг байгаль орчин тэгээд ялангуяа устай холбоотой бас тодорхой хэмжээний тийм мөргөлдөөнийг үзүүлсэн. Тэрэн дээр юу байсан? Усны талаарх сэдвээр Америкийн нөгөө Nestle компани Nestle чинь одоо хүмүүс бас сайн мэддэг юм би ч гэсэн мэдээ үзсэн кофених юм байх гэж бодсон чинь айгүй ус ундаан дээр бас нэлээх оролцоотой байдаг юм байл шүү дээ. Тэгээд нэг аль мужидчлээ яг гүний усыг ингээд ухна гэдэг том үйлдэл барьцсан. Тэгсэн чинь нутгийн эсэргүүцэлтэд хараад наад чинь таад ингээ манай экосистемд ингээ нөлөөлөөд ийм том үйлдэл бариад гүний усыг ингээ дуусчин бол энэ байгаа амтан байгаль орчинд айгүй аюултай гэдэг яг тэр мөргөлдөөнийг нь үзүүлсэн докюментари байсан байхгүй. Тэгээд энэ сэдв би бас яг Монголд ямар байдгийг сайн мэдэхгүй болохоор танаас ингээ асуух гэж байгаа. Бид нар та бас түрүү хэллээ шүү дээ ингээд ус угаасаа Монголд хомсдох тийм аюултай орнуудын нэг юм байна. Тэгэхээр бид нар ер нь одоо жишээлбэл ингээ туулгалныхоо их усрээс авч байгаа энэ уснууд ч гэсэн тэр хизээний өдөр дуусна гэж харах ёстой байдаг уу? Тий. Ер нь ингээд ус бол байгалийн одоо эргэлтээс байгаль одоо дэлхийгээс өгч байгаа хүмүүсийг хэрэглэж өгсөн амьдралын их болог үндэс. Одоо энэ 3 сарын 22-нд дэлхийн усны өдөр. Одоо тэр ярилцлага ч гэсэн энэ нэг цаг хугацааны хувьд яг усны өдөртөө төгсөж шин. Тэгэхээр усыг бол бид үнэхээр одоо аль болох зохистой зөв хэрэглэх хэрэгтэй. Хэрэгцээндээ, янз бүрийн хэрэгцээндээ. Их усүр нь хаана тэрийг хайрлж хамгаалах хэрэгтэй. Тэрийг усыг бохирдуулж болохгүй. Одоо манай түүхэнд ч гэсэн байгаа шүү дээ. Тэ? Их засаг хууль та. Их засаг хууль дээр байна. Одоо ер нь усыг бохирдуулсан хүн бол ялтай. Тийм ээ. Тэр бол үнэхээр юу учраа ойлгосон гэсэн үг. Хэдийгээр тэр үед шинжлэх ухаан одоогийнх шиг биш байсан байж болно. Гэхдээ усыг хайрлах ёстой гэдэг тэр үндэс байсан. Хүн бол өөрөө байгалийн зохицолтойгоотой байгалаасаа зүйлээ хэрэглэж байгаа. Тийм учраас усаа зөв зохистой хэрэглэх ёстой. Хайрлж амнах ёстой. Хамгаалах ёстой. Тэгээ тэр үнцгийг бол ерөөс алдаж болохгүй. Тэгэхээр тэр чинээгээр нөгөө үнцнийг ойлгох ёстой. Тэгэхээр ус бол ингээд яг одоо байгалийнхаа эргэлтийн хуулиар ялангуяа одоо энгийн ойрын үед хэлэх юм бол сүүлийн хэдэн жил магадгүй усны одоо ингээд дуулгал урсаал тэ бороо хороорол устаа байгаад тэрний өмнөх нь санаж байгаа бол туулгал одоо ширгэлээ усгүй боллоо гэж хэлсэн. Тэгэхээр энэ чинь нэг 10-аас 12 жилийн цикл яваад байгаа байхгүй усны цикл. Тэгэхээр энэ байгаль дэлхийн өөрчлөлт, цаг үеийн өөрчлөлт юмыг дагаад усны энэ нөгөө одоо хэмжээ ихсэж багасдаг юм явж байна. Тэр бид нар тэр нөөцийг одоо бид нар хайрлж хамгаалах, зөв зохистой ашиглахыг хамгийн түрүүнд бодох хэрэгтэй. Тэрийг бид нар хэрэглээгээ айлуулах замраагүй биш. Усандаа үнцийг өгч одоо reduce гэж хэлээд байгаа шүү дээ англиар тий. Хэрэглээгээ айлуулах, багасгах гэдэг үнцг нь бол зохистой гэсэн үг. Тэг үнцэнтэй үзүүлээ. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь бол хэрэгэлсэн усаа дахиж ашиглахыг хэрэгмэлцэх. Дахиж тэр их усүрээс авах биш.
Аль болох хэрэглэсэн усаа дахиж боловсруулад одоо recycle хийгээд тэгээд буцаад эргэж ашиглах зүйлтэй. Тэгэхээр өөр түвшний зорилготой усыг ашиглаад байна шүү дээ. Жишээл машин угаалгах гэж ярьдаг. Машин угаалганд бол яг ундны усыг ашиглах хэрэггүй. Тэгвэл шаардлага нь юу байх вэ? Тэгвэл дахин босхороос усаа л ашигла. Тэгээд дахиад шүүгээд эхлээд хэрэглээнийхээ нөхцөлд одоо хангасан түвшинд боловсруулаад дахиад эргэлдүүл ашиглаад энийг recycle гэдэг. Тэгээ recycle тэгээ сүүлд нь тэгээ тэр reuse гэдэг нь орж ирж байгаа шүү дээ тий. Тэгэхээр нөгөө reduce, recycle, reuse гэдэг нь ингээд тойроод явчихж байгаа гэсэн үг. Инглиэр энийг circular economy гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр асуудлын хувьд бол бид нар одоо ингээд усыг одоо хар ус ч гэдэг юм уу одоо ингээд усыг үн цэнэгүй юм шиг бодоод нөгөө төвлөрсөн системээр усаа хангаад эхлэхээр хүмүүс ингээд ханнаасаа авчдаг ч юм уу энгийн юм бодоод байдаг. Гэтэл тэг чинь одоо худагт бол худгаас бол 2 төгрөгөөр авдаг хэврэл юм шиг байна. Би одоо сүүлийн үед хэд болсон юм бол үнэн айлууд нэг бетоноор ус аваад. Гэхдээ тэрүүгээр одоо бол уухаа болоод тэрийг юм аваадаг ч юм уу тийм хэрэглээд байгаа. Чанж хэрэгэлдэг баа. Яг ууж байгаа усаа болохоор зэрэг нөгөө савлсан том цавтаа ус аваад байгаа байхгүй юу? Гэтэл тэр том цавтаа ус чинь өөрөө үнийг харахаар их хямдхан байгаад байгаа нь түрүүний хэлсэн. Ямар их хүүсүрээс ус аваад байна. Тэр их хүүсүр нь өөрөө нэгдүгээр хамгаалагдж байгаа, хоёрдугаар аюулгүй ууж болохоор тий байна уу гэдгийг заавал хянах хэрэгтэй байхгүй. Тэгээд эн чинь эрүүл мэндэд ер нь одоо боловсруулагдсан савлсан бүтээг ус ундаа жуус ингээ харьцуулж үзэх юм бол ус хамгийн анхаарах хэрэгтэй эмзэг нөхгүй юу. Усыг бол ус хийх биш. Юу байгааг нь маш анхаарах хэрэгтэй. Тэгэхээр байгалийн усыг тэр саяны жишээ хэлж штэ Nestle компани тэрэн дээр бол хаанч тохиолдож магадгүй л үйл явдал. Зөв ойлголт өгөх ёстой, үнэн байх ёстой. Зорилго нь цаад нэг intention гэж хэлээд байгаа. Зорилго нь тэр сэтэл нь өөрөө зөв байх ёстой байхгүй юу? Би тэнд байгаа байгалийн ус бол алга болоод явчихна. Гэхдээ дахиад эргээл нөхөгддөлтөө эргэлтээрээ. Гэхдээ тэр нь ингээд гүнээс ингээд ухаад ийм одоо том бассейн дотор байгаа усыг авч байгаа бол тэр нь багасах баг. Гэхдээ ихэнх байгалийн зохицлоор одоо энэ дэлхийн тэр бүрэлдэн тогтохтой үүссэн тектоник хөдөлгөөнөөр дандаа газрын гүний хагаралууд байдаг. Тэгэхээр газрын гүний хагарал дундаас авсан ус бол урсгал ус. Гүнд урсж байгаа байхгүй юу? Тэр нь 5-10 жилийн туршид хурд хунцсаар бий болсон. Тэр нь байгалийн одоо хөрсөн дунд үе шат одоо хөрсний давхаргуулгын шүүгдээд тэгээ хүн уух төвшөнд тогтвортой одоо эрдэс бодисоо шүүгээд ялгаад автсан уух төвшөнд шаардлага хангасан тийм төвшний эрдэстэй ус. Тэр гүнд урсч иж болно. Тэр нь гэхдээ урсгал ус. Тэнд бол одоо усны мэргэжлийн байгууллагууд бол энийг хэлнэ шүү дээ. Яг тэдэн одоо куб метр секундын хурдтай тийм урсгал ус тэгж нөхөгдөнө. Тэгээ тэнд нэг стандарт байгаа. Эндээс яг тийм хэмжээнд хязгаар заана. Энээс илүү их сорж авч болохгүй. Тийм ээ. Тэгээ яг тэрийг нь дагах хэрэгтэй. Тэгэхээр тэр ойлголтыг нутгийнханд өгөөгүй бол мэдээж тэд нар чинь бидний усыг ингэж нэл гэж болно. Тэгэхээр одоо бид нар яг энэ одоо миний 2017 оноос хойш усны талаар маш их одоо илүү мэдлэг олж авах гээд судлаад ажилласан юм бол юм байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улс хэрвээ усны одоо нөөцийн болон ус хордох, усгүй болох эрсдэл байгаа мó тэр нь бодиттой юм хааны. Ингээд янгууд одоо манай усны том эрдэмтэн багш Жадан багш маань тэр үед амцэр байсан. Тэгээд бас нэлээд хэдэн газараар явж үзсэн. Ер нь одоо Монгол улсын газар нутгийн хойд хэсэг ууларх газрууд дэсгэрээ бол устай байна. Тэгтээ говьалтай ч ус байгаа. Тэгэхээр ус бол өндөрлөг дээр буугаад хөрсөндөө шингээд доошоо шүүгдэд явдаг. Тэгээ бүр гүнлүү явах юм бол тэр чинь газрын гүний усныхаа юу доошоо урсаад явчихна. Эсвэл хойд мөсөн талаараа явна. Эсвэл номхон талаараа явна. Тэгэхээр Монгол улс бол дээс нь ууршна. Тэр 3 чиглэлд явчих байгаа байхгүй. Их л газаргаар урсаад далаар руугаа явчихна. Эсвэл бүр газрынхаа гүнлүү урсаад дэлхийнхээ их рүү явчихна. Ууршаад дэшээ буцаад хурдан сурна. Энэ цикл. Тэгээ энэ цикл дунд л бид нар саяны хэлээд байгаа тэ reduce, recycle, reuse хийх ёстой. Тэгэхээр тэр 10-12 жилийн цикл нь үргэлжлээд явж явах үед бол бид нар нөөцтэй санаа зовх юмгүй ингээд тэр нь хэрэглээний хүн тэгш жигд хүртээмжтэй усны одоо хангамжтай байх хэрэгтэй.
аюулгүй тийм ээ байх хэрэгтэй. Нөгөө талаас бизнес эдийн засгийн гол түлхүүр учраас усыг хамгийн түрүүнд одоо нэгдүгээр тавих хэрэгтэй. Хоёрдугаар тэрийг хөшүүрөх гэж харах хэрэгтэй. Бас зүгээр түүхий биш юм байна. Тэгээд яг би бас нэлийн энэ тэнд явах үедээ дандаа энэ тунд юм ойлгож авч сурч яах гэж явж байгаа. Жишээлбэл Өмнөд Солонгос, Хойд Солонгос гэж байна. Тэгэхэд Өмнөд Солонгосын 3 том одоо гол нь Хойд Солонгосоос нас урсаж ирдэг. Өөрөөр тэнд 70 байгуулсан бүх юм монитор хийж байгаа. Өөрөөр Өмнөд Солонгосын гүний уснаас бус гадар дээр урсаж байгаа ус нь Хойд Солонгосоос их усүртэй. Тэгэхээр ус нь бол зөвхөн уухаар төсөөлөх биш, хэрэглээд асгахаар төсөөлөх биш. Энэ бол эдийн засгийн хөшүүрэг, эдийн засаг нь Өмнөд Солонгосын эдийн засаг усгүй явахгүй. Тэр нь ойлгомжтой. Дэлхийн хамгийн том эдийн засгуудын нэг болсон өсөлт хөгжлийн түүхийг харахад угаасаа усаар л бүх салбар эдийн засаг үйлдвэр аж үйлдвэр нь явсан байгаа байхгүй. Тийм шүү дээ. Ядаж наадсах нь хөдөө аж ахуй гэхдээ асар хэмжээний ус хөдөө аж ахуй хамгийн хэрэгжилж байна. Том аж үйлдвэрүүд усаар явж байна. Манай Монгол улсын бас стандартаар бол одоо энэ хэдгээр утсан стандарт юм мэддэг. Үйлдвэрлэлд хэрэглэх усны стандарт 1 литр дээр 12.5 литр хэрэглэсэн стандарт байдаг. Тэгэхээр одоо бид нар бол бас Coca-Cola-гийнхаа олон улсын юм стандартыг хэрэгжилж байгаа. Monaco болон Coca-Cola бүтээгдэхүүний үйлдвэр дээр бид нар 1 литр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэгжилж байгаа нийт усаа тооцож үзэхэд 2.2 литр. Өөрөөр хэлбэл 2.2 литр чинь 1 литр бүтээгдэхүүн болчихно. Цаана 1.2 литр нь технологийн шугамны одоо технологийн цэвэрлэгээ усанд орчиж байгаа. Судалгаан дээр болонгууд норм нь 12.5 байдаг мөртлөөсөө дунджаар авч үзэхээр 25 литр байна уу гэж хэлээ. Тийм. Тэгэхээр бас л одоо бид нар усныхаа аюу их зах хэвээр одоо тэр нэг reduce гэдэг юм чинь муу байна гэсэн үг. Тэгэхээр манайх бол одоо reduce хийгээ явж байгаа. Одоо 2.2 литргээ бид нар 2030 онд ингээд үе шатгаар буулгаад 1.7 литр болгох юм. Зарим орны жишээ сонсож явахдаа нөгөө net zero гэж ярьдаг. Water neutral. Тэрний аль ингээд хурд унцтай орны хурд унцныхаа усыг тогтоож аваад олон төрлийн хэрэглээнд ахуй хэрэглээ, бус төрлийн хэрэглээнд хэрэгжилдэг. Өөрөөр хэлбэл уух төвшний бус зүйлдээ хэрэгжилж байгаа усаа тэрийг одоо recycle нөхөд эргүүлээ хэрэгжилдэг. Тэгэхээр баг одоо гаргаж байгаа бүтээгдэхүүнээс илүү одоо усыг хэмнэдэг гэсэн үг байхгүй юу. Тэгээд тэрийг бид нар чиглэх хэрэгтэй. Энэ бол одоо ингээд хамгийн чухал ихний алхам. Тэр нь хөрөнгө оруулалт хэрэгтэй, хүсэл эрмэлзэл хэрэгтэй. Хэрэглэгч нар бас өөрсдөө тэрийг таньж мэдэх нь айгуул чухал ах тийм. Би жишээ энийг судаллаа одоо 1 литр бүтээгдэхүүн ашиглахад тийм норм байдаг аль эсвэл танай компани тэгэж бага хэмжээгээр ус зарцуулдаг гэдгийг мэдэхгүй байсан баг. Уус энийг ер нь хинч ярьдаггүй үстэй байгаад байгаа. Тэнгүүт нь одоо жишээ нь ингээд яг дэлгүүр дээр ингээд ороод тэр тавцан дээр нь яг л адилхан төрлийн ингээд туснаад харагдаад байдаг. Бид нэр яг хуу тодорхой хэмжээнд эрдэс мэрцгийн бодоо сонголтоо хийдэгцэн. Тэрнээс гадна энэ өөрөө байгаль орчинд дахиж ашиглагдж байгаа юу, тэр reduce гэдэг зүйлийг хийж байгаа юу гэдгийг мэдэхгүйгээр за ямар ч энийг сонгоч гих биш. Энэ ч нугасаа би байгаль орчинд ээлжтэй сонголтоо хийж байгаа юм байна штэ гэдэг тэр одоо шин юу гэдэг нормал зүйлийг нь бид нар өөрсдөө хөвшүүлэх нь айгүй чухал юм байна л тэгээд би яг өнөөдрийн энэ подкастаараа хүмүүст хамгийн их бас хүрхийг хүссэн зүйл маань байгаа байхгүй. Тэгэхээр хэрэглэгч нарын өнцгөөс бас одоо бид нар бүтээгдэхүүнээ сонгохдоо ер нь юун дээр нь илүү төлөвлөгөө анхаарах юм бол байгаль орчинд ээлжтэй гэсэн үгээс саяны уснаас гадна зарцуулалтаас нь гадна тий одоо ер нь бол одоо цэвэр ус бол хамгийн одоо доктортой одоо Monaco яг энэ стандартын дагуу хамгийн гол чухал юм бол нэгдүгээрт нь энэ шашхан дээр нь заасан эрд цоцсон хэмжээ зохистой төвшөнд байх хэрэгтэй. Хит шүлтлэг болон хит хүчлэг бас байж болохгүй. Хэрглэж болно. Их хүчлэг юм шүлтлэг аль аль. Гэхдээ тэр тодорхой интервал хэмжээнд дотор байх. Тэгээ тэр нь доктортой байх хэрэгтэй. Тэгэхээр өөрөөр хэлбэл би 2017 онд тэр нөгөө сая тэр Nestlé-гийн жишээ шиг бид нар бас ингэж гүний ус хайсан. Тэгээ гидрогеологийн шинжилгээ хийлээ. Усны эрдэмтдтэй уулзлаа, газруудаар явж үзлээ. Тэгээ яг одоо манай энэ туул гол, за тэрэлжийн гол, за тэгээд дээрэс нь хангай нурууны одоо их амнуудаас гарч байгаа булаг уснууд яваад за хараа гол бол яг хойшоос цутгаж байгаа. Тэгээ хараа голын ертөнцийн зүгээр зүүн талынх нь бол маш их бохирдоогүй цэвэр. Баруун тал нь болохоор зэрэг
нэг бол газар тариалан эсвэл уулуурхай суурьшил үүссэн байхгүй юу. Тэгэхээр одоо ингээд за ийшээ ингээд за Баян Чандман өвшөө Батцүмбэр тэг хоошоо яваад одоо Түнхэл гэдэг ингээд хоошоо амнуудаар явна. Энэ бүгд ам байгаа шүү дээ. Тарны ам, Түнхэл ам. Тэгээ энэ амнуудыг ингээд бүгдийг ингээд болгоор ингээд шинжилүүлж үзээд тэгээ бас усны их усүр байвал гүний ус хамгийн найдвартай ус хаана байж болох уу гэж. Өөрөөр хэлбэл гүний ус бол бид нар авч хэрэглэх нь чухал байхгүй усыг. Хэрэглэх бол зайлшгүй. Хэрэгжилж эргэлтэнд оруулж байгаа. Тэгэхээр цаад нөгөө миний түрүүн хэлсэн circular economy буюу тэр тойрог эдийн засгийн хэрэглэн усыг бол хэрэглэх нь зөв. Гэхдээ хэрэглээгээ мэдээж одоо оновчтой зөв хэрэглэх хэрэгтэй. Reduce гэдэг нь одоо хамаагүй хэрэглэхгүй гэсэн үг. Хайрлж хэрэглэнэ. Тэгэхээр их усүрээ зөв болоод тэрийг гаргаж хэрэглэх нь зөв баран гүнд байгааг. Тэгээ бид нар Millennia гэдэг брендийг хийх зорьсон. Тэнд үйлдвэр барьсан байгаа. Одоо энэ зүүн хараатаас 20 км яваад уулын аманд байгаа. Тэнд манай одоо Эрдэнэт мэрэгжлийнхэн юу гэж зөвлөсөн гэхээр энд бол ирээдүйд суурьшил үүсэхгүй газар тариалан аж үйлдвэр уурхай их хэмжээний суурьшил үүсэхгүй байвал энэ усны одоо чанарт нь ирээдүйд нөлөөлөхгүй. Тэгээ 100 метрийн гүнээс яг газрын гүний хагарлын ус байгаа. Тэгээд өвөлдөө зундаа яг тэр нөгөө шошгон дээр заасан тэр pH гэж байгаа. Тэр одоо хойрдохгүй байх хэрэгтэй байхгүй. Хэрвээ тэр нь ингээд савлаад байвал чиний ууж байгаа болгоомж хавар уух, 100 уух, намар уух, өвөл уух минералын хэмжээ, эрдэс соёлын хэмжээ савлна гэсэн үг. Тэгэхээр доктортой одоо амьдын боломж хамт болж чадахгүй. Тэгэхээр брэнд бол амлалч юу дээ. Би яг pH тэнд шошгон дээр бичсэн байгаа шиг л тэр доктор нь яг байх хэрэгтэй. Гаднаас хүн хараа шууд хэмжихгүйгээс хойш. Тэгэхээр тэр бол цэвэр итгэлцлийн үндсэн дээр одоо хүн сонгож авч хэрэгжилж штэ. Тэгэхээр Millennia гэдэг брендийг бол яг тэгж үүсгэсэн. Тэнд газар дээр нь худаг дээр нь савл үйлдвэрсэн. Шууд савлж байгаа. Тэгээ Millennia бол хамгийн одоо доктортой Монголын одоо газар нутагтах 100 м-ээс авсан гүний ус. Тэгэхээр усанд байгаа нэг том элемент бол шингэнд байдаг зүйл бол TDS гэж нэрлэдэг. Total Dissolving Solid гэж. Одоо орж байгаа тэр нөгөө механик одоо эрдэс бодис байвал тэрнийх нь хэмжээг нь эрдэс үсгийн хэмжээг нь хэмжиж байгаа. Тэгэхээр тэр хит их байж болохгүй. Ер нь нэг одоо 300-аас 500-ийн хооронд TDS байвал таардаг стандарт байна. 300-аас 500. Тий. Одоо манай зарим ус бол нэлээд хэдэн мянга болцсон байгаа шүү. Тэгэхээр энийг их болгоомжтой харж явах хэрэгтэй. Одоо энэ л одоо хүмүүс мэдлэг өгөх юм да тий. Тэр TDS буюу тэр pH энэ харж pH их өндөр байх одоо их зөөлөн ус гэдэг. Гэхдээ энэ бол дандаа уухд бас тохиромжгүй байхгүй. Юм чи ингээ хэмжээ язгаартай байх хэрэгтэй шүү дээ. Зохистой хэмжээ зохистой хэрэглэх хэрэгтэй. Тэгээд тэр бодисын хэмжээ одоо ингээ манайхан за бие эрүүл мэндэд сайн эрдэстэй одоо юу гэдгийг арх уусны дараа шар тайлдагч гэдэг юм уу одоо ийм импортоор орж иж байгаа уснууд байгаад байгаа. Тэр бол дандаа гож болохгүй шүү гэж. Ямар нэгэн байдлаар тэр бөөр дотоод бие механизм нөлөөлнө. Тийм. Яг зохистой хэмжээндээ байх хэрэгтэй. Бид нар Millennia-гийн хүүсийг сонгохдоо яг тэг сонгосон. Энэ бол эрдэстэй ус мөн. Тэгтээ яг шошгон дээр заасан 7.2 pH-тай байгаа. Тэр нь өвөл 100 хавар доктортой. Ягаад доктор алдагдгийг гэхээр хэрвээ их гүнээс биш одоо их гүйхэн байх юм бол цас мөс хайлна. Тэнгүүт нөгөө минералын хэмжээ, эрдэсийн хэмжээ савлцдаг байхгүй. Тэгээ тийм уснуудыг бол брэнд болгож болохгүй. Ягаад гэвэл энэ амлалт биш болчихж байгаа. Яг гидрологийн шилгээ хийгээд үздэг. Тэгээ эрдэмтдэл за энд бол ус байна гэд. Нутгийнхан ч бас мэддэг. Тийм. Тэгээ яг зүү хараагийн одоо хонь нүг явдаг гэж үүдэг штэ. Хонь нүг явдаг замд байгаа байхгүй тэр ус. Тэр уулын аманд байгаа. Яг одоо тэгээ энэ Millennia бол зөвхөн бидний одоо гаргасан үйлдвэрийн ус боловч Coca-Cola компани брэнд болсон юм. Яг тэр доктортой найдвартай итгэлтэй учраас за энэ бол минерал ус мөн, энэ бол доктортой юм байна, энэ бол Coca-Cola-гийн брэнд болж болох юм байна. Тэгээ Германд байдаг Vio гэдэг байгалийн гүний эрдэс тусны брэнд байдаг. Тэр брэндийн нэрэн дор Vio Millennia гэж байгаа. Германы тэр бол Coca-Cola-гийн брэнд байхгүй юу? Vio гэдэг нь. Монголд байгаа нэр нь Millennia. Гэхдээ нэг Vio гэдэг стандарт. Тэгэхээр манай одоо энэ усны шинжилгээ, Millennia усны шинжилгээ бол жилд зундаа өвөлдөө 2 удаа Европын
байгалийн эрдэс тусны нөгөө стандартын лабораторид очиж шинжилгээнд очиж байнга баталгааждаг. Тэгээ яг милленигийн хувьд одоо энэ бол яг миний 17 8 оноос хойш хийгээсэн нэг одоо хувь хүний пашн. Дээрээс нь бас мэдээж Монгол улсынхаа энэ одоо яагаад бид нар ийм газар нутагтай тэгээ энэ усаа бид нар нандинж хайрлаж хэрглэж болохгүй юм бэ л гэж. Тэр өнцгөөс энийг бас сэтэл төрөөд тэгээ одоо 7-8 жилийн нэг ингээд ажил болгож явж байгаа миллени бол одоо хүмүүс танигдсан. Бонако бол яг туулын их усүрээс төвийн шугам дээр орж ирсэн уснаас яг технологийн процессор нь хамгийн одоо шаарддаг стандарт экологийн стандартын дагуу технологийн угаар процесс хийгээд шүүлтүр дээрээс нь нэмээд одоо минерал шүүлтүрийн дараа хийсэн юм. Миллени бол яг байгальд байгаагаараа гүнийхээ эрдэс тус. Доот хамгийн багадаа 5 жилийн орсон хурд унц 5 жилийн дараа шүүгдэд тэр Бонак миллени болж байгаа. 5-6 жилийн өмнө орсон хурд ундас тэр 100 метрийн гүнд газрын хангалтын урсгал ус болж байгаа. Тийм байна. Reduce гэдэг талаар бол аюу сайн ойлголоо. Одоо дахиад цаашаа recycle гэдэг сэдвийг илүү сайн ярих гэж бодлоо. За, Kohler компани 2010 онд Монголд анхны ус сэвшүүлэгч байгууламж гэж хэлэх бах тий байгуулсан байна. Тэгээд миний ойлгосноор олонгууд нь жилд 300 мянган тонн сэвшүүлдэг. Гэтэ эндээс яг бодтоор ашиглагдаж байгаа нь бол 2025 онд олонгууд нь дахин ашигласан 16 мянга буюу 300 мянган тонноос 16 мянга л ашиглагдаад тэгэд үлдсэн тийм их хэмжээний усыг ингээд сэвшүүлээд хахад ашиглагдахгүй байгаад байна шүү дээ. Тэр чинь айгүй хайраа юм. Тэгэхгүй дахиад нөгөө туулгалноос бид нэр өөрсдөө байгалийнхаа хязгаарлагдал нөөцөөс ингээд ашиглаад байгаа нь айгүй буруу байгаад байна. Тэгвэл яагаад ийм их хэмжээний ус дахиж ашиглагдахгүй байгаад байна? Энийн яг үндсэн шалтгаан юу байх вэ? Тий. Одоо төвлөрсөн одоо усан хангамж олон төвлөрсөн бохирсон усны шугамтай Улаанбаатар. Тэгэхээр бид бол анх амгалангийн бүст манай үйлдвэр байгаа. Тэгээ анх 2009 онд үйлдвэр ажиллаж эхлэх үед өдөрт 1000 тонн буюу 1000 куб метр усыг цэвэршүүлэх технологи ус шүү дээ. Технологи ус цэвэршүүлэх. Өөрөөр хэлбэл түрүү 2.2 литр технологи ус гэдэг нь юугаар ялгаатай? Технологи ус гэдэг нь юм бүтээгдэхүүн хийхдээ цэвэр усны шугамнаас авч байгаа усаа нөгөө 10-6 зэрэг хүртэл цэвэршүүлээд минерал хийгээд одоо Бонако болон бус бүтээгдэхүүнээ хийж байгаа. За энэ болохоор ингээд хэрэглээнд явж байгаа хэмжээ. Нөгөө 2.2 литрийг хэрэгжилж штэ. Тэрний чинь 1 литр бүтээгдэхүүн болчихж байгаа. 1.2 литр нь угаалга цэвэрлэгэнд технологид процессд ороод шугамны угаалга цэвэрлэгээ. Одоо Kohler хийж байгаа Бонако хийж одоо тэгвэл үйлдвэрийн шугам чинь нэг төрөл нь дуусангууд цэвэрлэгээ хийдэг. Шугамныхаа бүх шугамыг угаадаг, цэвэрлэдэг. Тэгээд дараагийнхаа өөр төрлийн бүтээгдэхүүн. Тэгэхээр тэр савлах болон тэр технологийн процессд орж байгаа хэрэглэж байгаа ус нь 1.2 литр байхгүй юу? Тэгэхээр тэр 1.2 литрийг нь бид нар зүгээр бохирлого асгачихгүй хариуцлагатай байх хэрэгтэй. Тийм учраас яг энэ за нийгмийн хариуцлага гэж нэрлэнэ байгаль орчин талаасаа ерөөсөө л бидний процесс бол зөв юм зөвөр хий гэдэг чиглэгдсэн байх хэрэгтэй учраас тэр 2009 онд 1000 куб метр өдрийн хүчин чадал. За дараа нь 2014 онд өргөтгөхөд ингээд 2000 болсон юм. Тэгэхээр нөгөө гарч байгаа одоо усны хэмжээ нь бохирдлын төрлөөс хамаарат нөгөө MBR буюу одоо мембран шүүлтүрийн технологи ашиглаж байгаа. Тэгэхээр тэрийг бол яг байгууламж гэж хэлж болно. Гэхдээ бас одоо үйлдвэрийн хаягдл усыг цэвэршүүлэх үйлдвэр юм да. Тэгээ тэр мань өдрийн хүчин чадал нь 2000 тонн. Одоо яг бодиттой тоогоор харах юм жилдээ бид 300 мянган тонн яг тоолоор гарч байгаа тэр. Тэгээ тэрийг ингээд төвийнхөө бохирдол бичдэг. Гэтэл нөгөө бос бүх бохирдол нийлэл яваад өгдөг. Тэгээд хайран байгаа байхгүй. Гэтэл манай тэр боловсруулаад дахин одоо тэр технологи ашиглаа гаргацсан ус маань маш их хэрэглээ байж болохоор машин ууж болохоор мод зүлэг услаад талбай цэвэрлээд ингээд ашиглаж болно. Уухаас бусд. Тэгээ тэнд нь бас стандарт байгаа. Бохир усны одоо стандарт MNS. Тэгээ тэр стандартыг бид нар бас санаачлаад одоо гаргуулсан. Өөрөөр хэлбэл ямар ч стандартгүй байж байгаа байхгүй. Бохир усыг сэвшүүлдэг гэж ойлголт муу их шүү дээ.
Тэгээд одоо бүх юм ингээд шинээр түүчээж эхэлж штэ өөрсдөө бид нар ингээд манлайлаад али одоо иймтэй болъё тгий. Тэгсэн хэдий ч гэсэн ингээд саяхан хүртэл бид нар дөнгөж энэ 5% нь 5-6% нь л одоо түүхүүд болон зарим нэг одоо аж ахуйн нэгжүүд ирж 4-5 байгууллагатай ирээд аваад байгаа тэр 16 мянган тонн гэхгүй юу. Тэр үнгүй ирж авна штэ. Тэгтэл хотын төвөөс усны машинаар ирээд манайхаас үнгүй ус аваач гэж яхад бензинийн зардлаасаа болоод очихгүй байхгүй. Бензин зардал нь илүү үнэтэй болчиход байна уу тий. Тийм шугамнаас ус авснаас илүү. Тэрэнд орол гүнийхээ хутагын сусаа хэрэглчихэд байгаа. Тэгэхээр усны үнгүүд үн муутай байгаагийн үнц нь өгөхгүй байгаагийн шинжийн нөхгүй. Тэгэхээр бид нар усыг бол үнэлгээтэй болох ёстой. Тэгжээж энийг хайрлах шүү дээ. Тий. Гамтаа эргэлэн дахиж ашиглахаа бодно. Төртөө одоо жишээ нь хамтарч ажил одоо яг хувийн байгууллагууд бол ингээл ашигаа бодно. Яг буруудах арга байхгүй л дээ. Тэнгүүт нь төр болохоор угаасаа төр чинь одоо тэгэл бид нарын өмнөөс энэ байгууллага чинь хийгээд байх хэвээр ганц байгууллага байгаад байгаа шүү дээ. Хамгийн чухал байгууллага. Төрийн байгууллагууд за жишээлбэл тэрбум мод энэ төргээд айгүй том төслүүд хэрэгжээд тэрбум модыг тарихын төлөө хичнээн чих ус зарцуулагдсан тий. Тэрэнд ингээд ашиглахдаггүй байгаа юм уу? Яг энэ дээрээс нь хоёр үнцэг хэлээ. Нэгдүгээрт нь төр бол өмнөөс нь хийх ёстой биш юм байна. Тэгэхээр тэр нь ажиллахгүй. Аль орны ишийг харахад бол. Төр бол тэн дээр бодлого стандарт шаардлагын тавиад бодлогыг гаргаад хууль эрх зүйн орчин бүрдүүлээд тэгээд тэрийг нь төр хувийн хвшлийн юм бүтэн одоо нөгөө хариуцлага гэж хэлдэг. Үйлдвэрлэгч болон одоо оролцогчдын хариуцлагын тогтолцоо байх хэрэгтэй. Тэгжээ шин. Цаана эдийн засгийн хөшүүрг үүсгэж хувийн хвшлүүдээр хийх хүнслэлийг нь бүрдүүлэх ёстой. За энэний хамгийн том жишээ би одоо ярих гэдэг байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл нөгөө нэг 300 мянган тонноос чинь 16-гийн л сая бид нар ашиглаж ийсэн. Тэгээд анх нөгөө Дэлхийн банкн дээр 2009 оноос бас 9 жил орчим би юунд ажиллаа. Дэлхийн банкн дээр суурилсан одоо нөгөө усны нөөцийн бүлэг 2030 гэж. Тэгэхээр нөгөө тогтвортой хөгжлийн том 17 зорилтын хүрээнд усны нэг хэсэг дээр болохоор Монгол улс усны нөөцтэй эрсдэлтэй байж магадгүй хэцүү орнуудын тоонд орж байгаа 5 орн Давосын эдийн засгийн уулзалтан дээр тодорхойлогдсон. Тэгээд за энэ хоёр ерөнхийлөгчийн үеэс эхэлсэн, элбэгдэж ерөнхийлөгчүүд үргэлжилсэн мөн одоо оюун сайдын үед байгууллагын сайд байхад энэ явж ирсэн ажил байхгүй юу. Тэгээд Дэлхийн банкны тэр зөвлөлд би ороод тэгээд нилээдгүй одоо тэр цэвэр сонирхлоороо болон одоо югаараа ер нь юу болж байгаа яах ёстой энэ чиглэл маань мөн үү гэж явсан. Тэгээд эрдэмтэд оролцсон бүлэг байхгүй юу. Тэгээд тэндээс бол нэлээд их ойлголт мэдлэг авсан. Би зөв юм хийж яваа юм байна. Зөв чиглэл барьж яваа юм байна. Тэгэхээр одоо харин гараад байгаа тэр 300-аас хасах нь 16 мянга тий. Тэр 283 мянган гаруй тооныг төвийнхөө бохирдлоо хийгээд байгаа яах вэ гэж бодсон. Тэгээд 4-5 жил ажиллаж байгаад бид нар бол амгалангийн дулааны станцад ус нийлүүлэх ажлыг 3 жил хөдөлсөн. За энэ бол бид нар бол одоо цэвэр хувийн хвшлийн өөрийн одоо тэмүүлэл ирмэлцлэр тэгээд тэр Дэлхийн банкнаас олон улсын бас байгууллагын дэмжлэг аваад тэгээд нэг хурал цуглаан айгүй олон жил хийж байгаа шүү дээ. Олон удаа энэ процесс давна. Тэгээд нөгөө бохирлоо ороод исэн шугамаа бид нар одоо тараас марасын шинээр шугамаа зохицуулаад тэгээд амгалангийн станц руу оруул. Яг тэгэхээр амгалангийн тэр хэсэг хойдолтой Баян зүрх дүүргийн тэр хойдлын хорооны хэсэг бол нөгөө нэг эхлээд 11 худаг сүүлдээ 4 худаг үлдсэн. Худгийнхаа усаар тэр амгалан дулааны станцын тортог дарах хөргөлтийн систем ашиглагдсан байхгүй юу. Тэгээд одоо 4 худаг байгаа. Тэрнээс болоод бас тэр хавийн айлууд өвөл нөгөө халиад ошин болоо хөлддөг. Тэгээд тэр нөгөө ингээд байгаль орчны болон хүмүүсийн амьдрах орчны нөлөөлөд ийм юм болоод байсан. Тийм учраас бид нар ер нь ядаж өвлийнхээ халаалтын үйлрэлт нь манайх байгаа бүх одоо зөвлөшөөс ус өгье. Тэхийн тулд одоо бид нар хөрөнгө оруулалт хийгээд тэгээд 2024 оны өвөл санам жижиг зураад. За тэр чинь ингээ байгаль орчны яам. Нөгөө Дэлхийн банкны төслийн үйл ажиллагаа. За тэгээд эрчим хүчний яам. Тэр чинь станц тийш харьяат учраас тий. Ингээд манайх ингээд зөв төр хувийн хвшил бүгд нийлээд тэгээд санам жижиг зурсан. Тэгээд би амлалтаа биелүүлнэ л гэж зорьсон. Тэгээд тэрүүгээрээ одоо ингээд бас хөрөнгө манай одоо компани өдөр зүйлийн зөвшөөрөл одоо аль биесээр өдөр зөвлөлөөр оруулаад ингээд тэгээд нийтдээ бид нар 3.5 тэрбум төгрөгийн
дамжуулах шугам болон амгалангийн дулаан станц дээрх орж байгаа тэр цэвэршүүлсэн усын технологи зориулсан одоо хөрөнгө оруулалтыг хийж өгсөн. Ингээд 3.5 тэрбум төгрөг. Бид нар оны 25 оны эцсээр тэрийг жилийн дотор хийж дууссан. Тэгээд тэрийг хөлөөлж өгсөн. Тэгээ ингэснээрээ бол нийт тэдний хэрэглээний 40-50% нь хангаж байгаа юм. Гэхдээ бас л удаагаас авдаг хэвээр байгаа. Одоо ямарсан хэрэгжээд хэлсэн. Энэ бол одоо яг нөгөө түрүүний хэлсэн нөгөө circular economy-гийн бүрэн жишээ аахгүй. Бид нар нөгөө байгалаас болон тэр төвийн шиг сумаас авсан усаа бүтээгдэхүүн болгоод гарсан цэвэршүүлсэн үлдсэн усыг технологийн усыг дахин цэвэршүүлээд асгалгүйгээр буцаад станцын хэрэглээнд оруулж байгаа юм. Тэгэхээр нөгөө reduce хийж явж байна. Recycle хийж байна, reuse хийж байна. Гэхдээ энэ одоо бүрэн ийм нөгөө circular economy буюу тойр гэдгийн засгийн бодит жишээ. Энэ бол зөвхөн Монгол Улсын төдийгүй одоо Coca-Cola-гийн хувьд ч гэсэн бүс нутгийн одоо бизнес болон байгаль орчны нийтлэлийн хамгийн том мундаг жишээ байхгүй юу? Магтаж ярьж болохоор тэгээд хувийн хвшлийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Тэгэхээр нөгөө төрөөс юм хийгээд хараад байвал энэ явахгүй. Төрөөл бодлогоо хий, зохицуултыг хийж өг, шаардлагатай мониторинг хяналтаа тавь. Тэрийг нь төрийн бус байгууллага тэр хяналтыг тавьж болно. Хувийн хвшлүүд эдийн засгийн механизмаар хөшүүргэнд нь орж тэрийг хийж болно. Тэгэхээр ийм байдлаар одоо яг ажиллуулсан энэ багхгүй юу. Тэгэд яг одоогор бол бид нар ингээд нэг өвлийнхөө үеийн усны захин цэвэршүүлсэн усыг бол 100% тийш өгчөж байгаа. Тэр нь өөрөө амгалангийн дулааны станцын 40-50% багхгүй хэрэглээ. Тэгээд улирлан зөрдөг. 5 сард халаалт дуусчдаг, зогсдог. Манай нөгөө борлуулалтын улирал зундаа байдаг. Халуун болохоор. Тэгээд зуныхаа усыг яхаа гэдэг асуулт байна. Одоо би дахиад энэ дэр ингээд юм бодоод ажиллаудад яваад байгаа. Одоо жишээлбэл хувийн хвшлүүд таахаас ус ямар нэгэн байдлаар хэрэгцээтэй байна гэх юм бол боловсруулсан усыг авч болох юм бол одоо өөрөөр хэлбэл аваараа л гэдэг байгаа. Тэгээд амгалан хөрөх бензиний зардал нь тэр усныхаа үнээс өндөр байгаа юм л та. Одоо бүх дамжуулах шугам юм уу эсвэл одоо машинаар ирж авах тийм л байдал байна. Тэгэхээр усаа бол үнэгүй аав. Тэгэж авах нь өөрөөс аюул тийм виасаа мэдхгүй л анилтай. Гэхдээ зүгээр танахаас очиж усаа авах нь зүгээр одоо хүмүүсийн хувьд аюул тийм зөв үлгэр жишээ бөгөөд кул үйлдэл байх хэвэл болцоод байна л да. Тэгэхгүй бид нар өөрсдөө нөгөө нэг мэдхгүй тэндээс авсан юм гээл өнгөрчөөд л байгаа даа. Хүмүүс анзаарсан баха нөгөө мод туслахааны машинууд явдаг шүү дээ. Тэн дээр ингээд MCS Coca-Cola-гийн дахин цэвэршүүлсэн үйлдвэрийн усаар усалж байгаа гэсэн бичгтээ яваад байгаа. Тэрийг анзаараарай. Ер нь бол машинууд ирж аваад явдаг. Тэгэхээр яг тэр хотогчлолт бол нүутай хийсэн явуулж байгаа хамтын ажиллагаа байхгүй юу? Тэр чи ирээд усаа аваад гэж. Тэгэхгүй бол ер нь бол гүний худагны ус болон одоо цэвэр ундныхаа уснаас ерөөсөө тийм зориултаар ашиглаж болохгүй. Энийг бол одоо бүр хатуу шаардах хэрэгтэй. Тэгэхгүй бол ус дуусахгүй гэж бодож болохгүй. Замбраагүй хэрэглэж болохгүй л байхгүй. Ялангуяа даавс гэдэг тавд нь орцсон биш. Тий, хайрлаж гамнаж хэрэглэх хэрэгтэй. Үнцэн өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол нөгөө дээр чинь хөрөнгө оруулалтууд орж эхлэх үндэслэл болох байхгүй юу? Дахин боловсруулах, дахин одоо шүүх цэвэрлэх, дахин ашиглах нөхцөл бүрдүүлэх шаардлага руу орно. За тэндээсээ дахин ашиглах нөхцөл үүснэ. Тэгээ бид нар нөгөө баахан яриад бодлого яриад хууль эрх зүйн яриад исэн бол мүдгүүл дээ. Ингээд тэгэхээр зэрэг зүгээр хийгээд үзүүлчих гэж байгаа. Зүгээр манлайлаад хийгээд үзүүлчих. Тэр нь илүү одоо үр дүнтэй бодтой нөлөөллийн талаасаа бодтой харуулах юмтай үзүүлэх юмтай. Тэгээд нөгөө хүнсний хувьсгалын үеэр Монгол Улсын ерөнхийлөгч 22 онд байхаа ирж үзсэн манай үйлдвэр. Тэгээ манай амгалан байгаа үйлдвэр бол ерөөсөө emission free үйлдвэр байхгүй юу? Emission free гэдэг нь агаарын бохирдол үүсгэдэг. Тэрний үйлээд байна уу? Тэ? Бүх бидний одоо гаргаж байгаа хөрөнгө оруулалт одоо шийдвэрүүд нь дандаа байгаль орчин болон тэр нөлөөллийггүй байх тийм шийдвэрүүд байхгүй юу? Өөрөөр хэлбэл манад нүүрс төлөхгүй. Удаа гарахгүй. Бид нар технологид уур хэрэгэлдэг. Технологи одоо шугамд ингээ уур орж цэвэршүүлэлт явдаг байхгүй юу?
шугамаа цэвэрлдэг. Ус болон зүгээр усаар зайлахгүй шүү дээ. Нөгөө бас уур орно. За зарим савлгааны төрөл одоо жуус, цай майны төрөлд бол бас уур хэрэгэлдэг. Тэр уураа үүсгэхэд бол нүүр шатаахгүй байхгүй. Тэргээ болцсон. Тэгээ 2017 онд бас шийдвэр гарсан хот руу дүүхийн нүүрс оруулахгүй. Ер нь тэрнээс хойш ойлгомжтой байсан л та. Тэгээ бид нар бол хийнээс одоо шингэн газнаас уур гаргаж байгаа. Тэгээд ирэхээр нөгөө утаа бол гарна. Гэхдээ тэр утаанд байгаль орчны одоо юугүй хөнөөлгүй. Тэр нь батлагдсан технологи одоо Япон болон Солонгос. Тэгээд энийг хийсэн 20 онд хийлээ. Манай одоо нэг Сэрэтач гэж по. Тэд нар бол бүгд батарей. Тэгээ манай гадуур явж байгаа улаан түгээлтийн машинууд байгаа. Эдрийн одоо тэр гаргаж байгаа утааны зэрэглэлийг бид нар байн буулгаж явж байгаа. Одоо евро 5 мавтаа нийцсэн мотор авт. Тэгэхээр энэ бүх үйлдэлүүд бол ерөөсөө яаж юм emission free байх, утааг агарын бохирдлыг үүсгэхгүй. Тэнд нь одоо үлгэр жишээ үзүүлж манлайлаа тий. Нэгд. Хоёрд болохоор үйлдвэрийн тэр усны юун дээрээ яг бас манлайлаа. Одоо манай усыг авч хэрэгэл амгалангийн дулаан авчлаа. Ингээд ийм байдлаар одоо манлайл үзүүлж байгаа. Тэгээ ерөнхийдөө жирэм магтсан байхгүй. Танах бол ер нь одоо юу юм бэ шүү дээ. Зүгээр нэг ундаа усны үйлдвэр биш байна. Танах бол яг юм стратегийн компани байна. Стратегийн гэдэг нь яг бидний одоо амьдрах орчин тий байгаль орчны аюулгүй байдал хэрэглээний хүнсний аюулгүй байдлын хэрэглээ хүнсний аюулгүй хэрэглээ орчин тэр бүх талаасаа бодоход танаа ерөөсөө яг энэ хүсэж байгаа бидний зүйлүүдийг хүсэмжит зүйлүүдийг бүгдийг манлайлж дүүчил хийж байгаа стратеги хэрэгжүүлж байгаа гэж бас хэлсэн. Яг үндсэндээ бол бас үлгэрчээ болохоор юмнууд байгаа учраас бахархмаар тий. Тийм үнэхээр гайхалтай харахгүй яг хувийн хвшил хамгийн том хувийн хвшил нь ингээд бусдаа үлгэрч болоод маллалаад авчих юм бол нөгөө эдэнцэн дагаад нэг юм өөрсдөцсөн өөрчлөгдөх тийм гоё зүйл хэрэгжүүлж байгаа зүгээр нэг иргэний хүнээс баярлаа гэдгийг хэлчихэ. Тэгээ хоёулаа дараагийн сэдв руугаа ороход одоо хог аяллаа талаар бас маш олон юмнуудыг хэрэгжүүлж байгаа. Тэгээд нэг би бас нэг судалгаа харсан чинь одоо надад дөхөмс судлаа. Одоо play time одоо залуусын фестивал дээр нийт хаягдсан хунцрын хог аялал нь 1100 кг хаягдсан гэж байгаа байхгүй. Би тэрийг харчаад өөх өдөрт эн чинь хунцар чинь уг нь ингээд айгу хөнгөн за нэг 20 г ч юм уу орчим байгаа шүү дээ. Тэр 20 г нь ингээд цугларсаар байгаад зүгээр ингээд нэг фестивал дээр 1 тонн гарч байна гэдэг чинь бид нар Улаанбаатарт өдөрт хэдэн тонны одоо хог аягдал тэр дотор ингээд хунцар гарч байгаа байлаа гэж бодонгууд нь аимшигтай тоо байгаа байхгүй. Тэгээ би сая яг энэ Монголтой хамааралгүй байж магадгүй. Сая Индонезид нэг Java арал дээр очоод хинч байдгүй далайн эрэг дээр очсон чинь тэнд далайн эргийн тэр чигтээ зүгээр л хунцар болон бусад хог аяглуудаар ингээд дүүрсэн. Бид нар чинь зөвхөн Монгол биш энэ дэлхий гэдэг зүйл чинь ямар ингээд тэ ингээд бид нар хүмүүсээс болоод ингээдлээ амар бохирдсан бэ гэдэг дээр нэлээ их сэтгэл санаа зовж ирсэн. Тэгэхээр одоо ойлаа ялангуяа хунцрын хог аягдал гэдэг сэдвээр илүү төвлөрч ярэ гэж бодож байна. За би жишээлбэл одоо бид нарын нэг тим юм байгаад байдаг байхгүй юу? Хогоо ингээд хогийн савндаа ингээд хайн. Нэг бол заримдаа нэг ангилсан нэг тийм хогийн савнууд энэ хотын одоо офсодор ч юм уу те байгаад байдаг шүү дээ. Тэгээ тэнцэнэ ингээд юмаа хаялаа гэд за энэ дахин боловсруулахдагтэй гэдэг нэг тийм ямар ч итгэл үнэмшлгүй байгаад байдаг байхгүй. Тэгээд яг энэ үнэн нь жишээлбэл би энэ Бонакиог энд байгаа хогийн савн дотор ингээд хайчих юм бол энэ зүгээр л одоо хөрсөн дээр хог болоод нэг бол хөрсөн дотроос ингээд нэг бол шатаагдана гэж би ингээд ойлгоод байгаа. Та энэ талын одоо ойлголтыг нэг тэгшрүүлээч. За тий. Яг уу 2018 он хүртэл хүмүүс санаж байгаа бол том шуудаа уутанд баахан хунцарч игдсэн хүмүүс тий үрээд дуутай энэ цав одоо тэргээр тэрхтэй хүмүүс ингээл цуглуулаад зүг явдаг байсан. Тэрний яадаг гэсэн л урагшаа хатд руу гараад иддэг байсан байхгүй. Тэгээд тэр болохоор түүхийд байсан байхгүй. Одоо ашигладаг, эргэж ашигладаг. Эргэж ашигладаг гэдэг нь савын саваар мэж тэг чинь технологиор процессор нь оруулаад хэрчээд, цэвэрлээд угаагаад дахиад одоо нарийн хүнс савлах юм уу эсвэл хувцас хийх. Хятад бол одоо хүнс савлааг байгаа. Тэгээд 18 хүртэл тэр явагдсан. Одоо бидний ингээд мундаг одоо брендинг Adidas, Nike ч гэдэг юм уу. Томоохон дэлхийн хувцсны олон брэндүүд бүгд одоо ийм хувцас ашиглаж байгаа. Энэ өөрөө нөгөө PET гэдэг
материал нь өөрөө полиэстер суурьтай учраас утас болоод тэгээд том брэндүүд байгаль орчинд ашиглах үүднээс одоо хонцор аваад тэгээд тэр нь хятад үйлдвэрлэл аягүй их тэгээд эрэлт байсан. Тэгсэн чинь тэрийг одоо хэлээр орох нь хориглосон 18 оны 1 сарын 1-ээс. Тэгээд тэрийг мэдчихсэн учраас одоо бол одоогийн байдлаар тухайн үеэс бол нэмэгдсэн байгаа. Одоогийн байдлаар бидний ойролцоо тооцож байгаа нэг жилдээ 450 сая ширхэг ийм хуунцар сав одоо ингээд хэрэглэгдээд хаягдчих байгаа. 450 сая ширхэг өдөрт 1 сая гарan биш үү? Бага. Тэгэхээр эн чинь бүх төрлийн одоо савлгаа одоо жижиг том савлгаатай тий бидний төмний ундаач байна. Бусад одоо цай жуус хүмүүс бүгд байна. 20 литрийн ус байна тий. Одоо пивний үнэ гэж ярьдаг шүү дээ. Тэр хүртэл байгаа байхгүй. Тэгэхээр энэ хуунцрууд чинь ингээд яах нь гэхээр урагшаа гараа ивчдэг болчихно. Тэгэхээр яах юм? Гол эргээр хаягдах юм. Годомжинд хаягдах юм. Яах юм? Тэгээ хүний хэрэглэнээс үүссэн ийм одоо дайвар үр дүнд хэн хариуцлага хүлээх? Энийг байгаль орчин бохирдуулж байна. Энэ нь өөрөө одоо эргээд эрүүл мэндэд нөлөөлнө. Хөрсөөр дамжаад. Хөрсний гүнд. Гүнд гэдэг чинь эргээд чинь байгалийн югаар ингээд ууршина. Дахиад нөгөө түр ус ярьсан усныхаа гүний усанд чинь нөлөөлж нэг худагны ч ус чинь дэрд бохирдсон шүү дээ. Нөхөн журдлан бас гүйхэн баггүй. Энэ чинь байгалаас эдэн зуун жил ингээд доошоо ордог гэдэг. 30-40 жилийн дараа бол ялангуяа энэ пластик одоо хуунцрын ичрэхэг нь хөрсөн шингэхгүй явсаар хагаад одоо тэр гүний ус уудаг нөгөө найдвартай гэж бодож гүний ус хэрэглэх гэсэн чинь тэрий чинь бохирдуулна. Тэгэхээр энэ ямар нэг үйлдэл хийх хэрэгтэй байхгүй юу? Тэгэд тэр үеэс би нөгөө манай энэ савыг хийдэг компанид санаа хэлээд судлаад хачгээд тэгээ яг тэрний судлах нь Европын орнууд болон Япон энэ орнууд бол хөгжсөн орнуудад энэ хунцрыг дахиж одоо боловсруулаад дахиад түүхийд болгоод ашигладаг юм байгаа. Тэгээ тэрийг судлаад хач гэдэг. Ер нь судалгаа хийсэн. Тэгээ би ковид үеэс ягаад яг хүнсний зориулттай технологи нь хамгийн сайн бөгөөд хамгийн одоо сайн үгцөө аав гэсэн. Тэгээд TML group одоо хүмүүс заримнаас сонссон баг. 22-ын төвчөнд үйлдвэр барьсан. Тэр үйлдвэрээс гарч байгаа хаягдл дахин босруулах гарсан түүхийд буюу одоо рейсинг гэдэг мөхлөг гэх нэг жижиг юм будаа шиг цагаан юмд гарна. Тэрүүгээр нэг хуруушил хийгээд тэгээд буцаад ундаа ус савлах боломжтой байхгүй юу? Тэр технологи Европт байна. Европт бол одоо нөгөө жинхэнэ одоо нөгөө extended producers responsibility гэдэг англиар хэлээд байгаа. Тэр технологи юу үүссэн өөрөө л оролцогчд нь. Тэр энэ ингээ сав анханасаа түүхийн идээс сав болоод бүтээгдэхүүн ороод хүн хэрэглээд хаягдаад дахиад цуглуулагдаад дахин боловсруулагдаад буцаад сав болоод тойроод ирэх юм механизм бүрдүүлэхэд оролцож байгаа саяны хэлсэн дурдсан талууд байна шүү дээ. Эдгээр бүгдөө хариуцлагатай байх хэрэгтэй. Тэр хариуцлагын ямар тогтолцоо бүрдүүлэхийг нь одоо хог хаягдлын хууль болон хууль эрх зөрчил бүрдүүлэх хэрэгтэй. Зөвхөн нэг талтай биш, зөвхөн төр биш. Зөвхөн хувийн хвшил бас биш чадахгүй. Хэрэглэгч ихлээр зэрэг химб тэ ингээд явчихж байгаа. Тэгэхээр энийг одоо яг хийж байгаа явж байгаа ажил. Бид нар яг түрүүний минь усан дээр хийсэн жишээгээр л хандсан. Тэр хандлагаараа. Өөрөөр хэлбэл хог гэж хаягдаад байгаа бол энэ хог биш юм бэ, энэ баялаг гэдгийг ойлгуулах ажил. 5 удаа эргэлдэг гэсэн шүү дээ. Нэг хуунцар чинь. Нэг хуунцар 4-5 удаа эргэлдэнэ. Хүн ягаад ингээд уух хэрэглэнийхээ зүйлсийг савлж хэрэгэлсэн тэр үеэс гэдэг. Хамгийн анхны хэрэглээ бол шил байсан. Шил бол хамгийн одоо шилэн лонх, шилэн савн савлах бол хамгийн бүтээгдэхүүний чанарыг сайн хадгалдаг савлгаа байхгүй юу? Даанч хүнд хэрэглэгчид одоо авч яваад ингээд төвхтэй. Тэгэхээр нөгөө хэрэглэгчийнхээ сонголт одоо нөгөө ая тухтай байдлыг бодоод лааз гарсан. Хуунцар гарсан. Яг бүтээгдэхүүний чанарыг хадгалах талаас бол хамгийн сайн нь шил. Лааз тэгээ хуунцар байгаа. Хуунцар нь буцаад тагилчдаг. Тэгээ аваа явчих болдог. Дээр хийж болдог. Лааз нь яг нэг онгойлгоч чинь таглахгүй дуусгана. Эсвэл орхино. Шил нь бол яг таглаад яаж болно. Гэхдээ авч явах тохиромжгүй. Тэгээд энэ талаар нь харах юм бол
бүгдийг дахин боловсруулж ашиглаж болох уу? Болно. Тэгвэл угаагаад юм буцааж хийх тухай ерөөсөө биш байхгүй. Шал өөр ойлголт чи хүмүүс бас энгийнээр одоо ойлгож магадгүй зүгээр Үнсрийг бүр ингээл хэрчээд яачих. Тийм энэ хуунцыг угааж байгаа хийчих гээд байгаа юм уу чинь гэж. Тэгээ чинь аюултай шүү дээ. Хүний эрүүл мэнд дортой баг энэ доторх юм хуунцаа шингээгээд идэг. Энэ бол буруу ойлголт байхгүй. Тодорхой хугацааны дотор хэрэглэх ёстой. Тэр чинь цаана өчнөө одоо лаборатори шинжилгээ хяналт байж байгаа. Тэгэхээр яг энэ дараалалаараа бодох юм бол уул нь бол шилний хэрэглээг илүү түрхэх ёстой. Шилээ дахиж хэрэглэнэ. Шил бол 100% recyclable. Одоо Монгол тарин шилэн лампны үйлдвэр арай хийж амжаагүй. Хөрөнгө оруулалт өндөртэй. Эрчим хүч зарцуулж бас шилэн лонх хийдэг. Энэ бол одоо бас ирээдүйд миний хүсэж хиймээр байгаа нэг зүйл. Тэгээд нэлээд шилэн байт юм биш үү? Ихэнх нь. Ер нь шил бол хамгийн тохиромжтой. Тэгээд илүү одоо тансаг хэрэглээч гэж хүмүүс хардаг. Шил бол дотор талынхаа бүтээгдэхүүний чанарыг амтыг хамгийн сайн хадгалдаг байхгүй. Тэгээд лаз байгаа. Лаз болохоор алюминиум хөнгөн цагаан түүхийд учраас тэр дахиад одоо тэр болгон түүхийд материалын олдсон одоо Монголд алюминиум боловсруулж гаргаж ирэхтэй тэр юм бас байхгүй. Хуунцар нь хамгийн амархан байгаад идэг. Тэгтэл хог хаягдлын асуудал үүсгээд идэг. Тэрийг хог хаяглаж үзэхгүй буцаад хэрэглээнд оруулъя гэдэг ажил яваа. Тэгээд манай TML компани тэр хөрөнгө оруулалт хийсэн. Монгол улсын жилдээ гарч байгаа нийт хуунцар ПЭТ буюу хуунцар савны хаягдлын хэмжээ 16,000 тонн. Тэр үйлдвэр ирээдүйн хугацаагаа 5-аас дээш жилийн хугацаанд хэрэглэнэ гэж хараад 20,000 тонны хүчин чадалтай хийсэн байхгүй. Тэгээ одоо чадж байгаа хэмжээ нь ерөөс 4,000. Тэгээ хүчин чадлынхаа ерөөс нь 30 идэх хайрж ашиглаж байгаа. 30 өрөхгүй байна. Гэтэ 30% нь бол авчиж байгаа юм байна шүү дээ. Ер нь бол яг трийг нь MCS Coca-Cola компани авч байгаа байхгүй. Зөв миний ойлголт хэрэг зөв юм бол жилд гарч байгаа хуунцрын одоо Монголд аях хэмжээний 30% нь бол таах дахин боловсруулж байгаа. Тий. Тэгээд Bonacco-гийн одоо саяхан 1-2 хоногийн өмнө Bonacco яг шин савтай гарч ирсэн. Тэр сав нь түүхийд нь дахин боловсруулсан, эргэлтээр дахин боловсруулсан түүхийд импортоор авах болчихж байгаа. Тэнд нэг 150 гаруй хүн ажлын байртай болж байгаа. Дахиад байгаль орчинд хог хаягдл үүсэхгүй болж байгаа. Дахиад нөгөө яг нөгөө reduce, recycle, reuse усан дээр ярьсан тэр л хог яг адилхан. Одоо хууль эрх зүйн орчин талаас нь төрийн орох хэрэгтэй байгаа. Тэр хариуцлагын тогтолцоог нь хуулиар шаардлагыг тавих хэрэгтэй. Хөшөөрөг бий болох хэрэгтэй. Бид нар бол бодитор хийгээ үзүүлчихэж байгаа. Яриад лээсэн бол энэ хууль хүлээгээд ахмал явахгүй учраас. Тийм учраас бодитор хийж үзүүлээд одоо бид нар ингээд зүгээр Орос хөрөнгө оруулалтыг нөхөн хүндээс болох тохинд бол ерөөсөө сургаггүй байна. Тий. Тэгээд хамгийн гол нь цуглуулах ажил. Ингээд хайчаад ирэх шүү дээ. Уучаад хайчих. Энэ яг очиж дахин боловсруулалт дутагдгийг баталгаатай болох хэрэгтэй. Хэрвээ хийсэн хогийн савнаас чинь өөрөө буруу холиод хийчих юм бол болохгүй. Тиймээс ангилж хий гэж байгаа. Хамгийн ихний үйлдэл бол ангил. Тэгэхээр би бас ярьдаг ABCD гэдэг 4 ангилж. Тэгэхээр ангил бол ерөөсөө хамгийн ихний одоо зөвхөн хуунцар сав хийдэг тэр зориултын савнд нь хийчих. Тэрийг нь цуглуулах ажил нь тэндээс л эхэлнэ. Яг цуглуулах тэр одоо тээвэр логистик тээврийн ажлыг бол тэрийг хувийн эвшлэх хэрэгтэй. Тэр механизм бас бүрдүүлэх хэрэгтэй. Гэтэл Улаанбаатар хотод явж байгаа 340-50 хогны машин сөөхийн гадаа ирээд бүгдийг холиод аваач явчихдаг. Энийг нь салах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр нөгөө одоо цуглуулад сортлж ангилах төвүүд бүсчлээд байх хэрэгтэй. Тэрийг цөөлөөд авах юм бол тэгэл хаягдаад явчихна. Тэгээд дараагийн алхам бол тэр хогонд бус нийлүүлэхгүй хийх хэрэгтэй. Тэгэхээр B, C, D гэдэг нь CD нь болохоор зэрэг ингэж холигдож яваад нөгөө хог болдог зэг рүү ландфил рүү очиод тэгээд тэнд булагдахаас нь тэр булцсан байгаагаас нь ухаж гаргадаг хүмүүс бас байгаа шүү дээ. Тэр нь чанараа алдсан байдаг. Одоо энэ хунцар пэт чинь бол бас л одоо хүний арьс наранд одоо борлож гандаад яадаг шиг байхгүй юу? Тэгээ удаан гадаа байгаад ах юм бол чанараа алдчихдаг. Тэгээ түүхийд нь чанаргүй болчихж байгаа гэсэн үг. Буцаа сав болох магадлал нь багасчдаг. Одоо тэгэхээр зарим юу гэдэг орон сууцны гадаа яг ингээд
яг үнэн чуудлаач ингээд за энэ болонгот нэг хуунцар цаас гэдэг байгаа. Тэгээд одоо ч гэсэн ялгаагүй бүгдийг нь л яг нэг машин аваад л яг хамчтай юм биш үү? Тэр нь ерөөсөө засагтаагүй асуудал байна. Тэрэн дээр ингээд зөндөө ажил явж байна. Одоо дүүргүүдийн манлайлагч бол би нэг оролцогчд гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр эхлээд хэрэглэгч өөрөө иргэн тэрийг ангилдах хэвээр тэр зориултын савнд нь хийчих гэж байгаа. Эхний алхам. Бүгдөө хийж сурахад тэнд болохоор нөгөө тэр хүмүүст мэдлэг өгөх, боловсрол өгөх ажил байна. Тэгээ энэ чинь Европ болон бусад орнууд нь яасан 30 жил зарцуулсан. Education campaign буюу одоо хүмүүсийг боловсруулах ажил. Тэгэхээр одоо TML Recycling Academy гэж байгуулсан өнгөрсөн онд. Recycling Academy дээр 22 төвчний үйлдвэр дээр байгаа. Хүмүүсийг очиод үзүүлж байгаа. Тэгээ очиод үзэхэд энэ дотор энэ чи юу болж болд юм бэ гэдгийг харуулж байгаа. Тийм учраас чи ангилчихаа л гэж. Ангилаад хийцнийг нь авах ажил дээр нь тэр холихгүй авахын зориултын машин тодорхой графикт өдрүүдээр очиод авах хэрэгтэй. За 2 дахь 4 дахь өдөр манай сөөхөн тэр машинаас зөвхөн хунцрыг нэрж авдаг машин ирж авна. Зөвхөн тэрийг л авна. Өөр юм холихгүй савнаас нь тэрнээс авна. Тэгээ шууд үйлдвэрлэл аваачих хэрэгтэй. Тэгэх юм бол нөгөөт чинь нөгөө A B ангил явуучихгүй. CD нь болохоор холио цааш явчаад тэгээ бүр булгацсан авах нь D болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энийг л их сайн ойлгох хэрэгтэй. Энийг ингээд бүгдөө зүтгэх хэрэгтэй. Гэтэ бид нар бол багаас нь хүүхдүүдийг ингээд сургаад эхлүүл. Тэд нар чинь эргээд тэр аав ээжтэй нөлөөл. Хөөе баг шингэж заасан штэ. Бид нар ингэсэн штэ гэдэг. Тэгэхгүй бол аав ээж нар бол төдийлөн хурдан тэрийг авахгүй байна. Дундаж насны дэнээс дээш. Тэгэхээр аль болох одоо бид нар хойшиндоо явахгүй зал багаас нь хүүхдүүдийг яах ажил. Энэ бол том educational хугацаа шаардах ажил. Энийг бол өөгүй хийх ёстой. Яг хувийн хвшил хийж байгаа. Гэтэ энийг бол нэг юм neutral төрийн бус байгууллага зохион байгуулж хийгдэх ёстой байхгүй юу? Тэгээ бид нар бас гишүүн болцсон байгаа Mongolia Without Waste гэдэг. MWW. Тэгээ тэр хунцрын хаягдлагыг байгуулах. Тэр NGO-д гишүүн болох хэрэгтэй. Үйлдвэрлэгч нар гишүүн болох хэрэгтэй. Үйлдвэрлэгч нь хариуцлага хүлээж авах учраас. Санхүүгийн болон бусад одоо байгууллагууд тэнд гишүүн болж орвол тэгээд тэрүүгээрээ дамжуулаад тэр одоо төрийн бас байгууллага нь өөрөө тэр боловсрал өгөх, мэдлэг өгөх хүүхдүүдэд одоо тэрийг тархаад багаас нэг хүмүүжилт нь оруулах болж игэл зарим хичээлийн хөтөлбөрт нэг сэдв мэд болгож оруулах ийм ажлууд явагдаж байна. Одоо Монгол Улсын их сургууль бол 11 байртай. Их сургуультай одоо манай компани хамтын ажиллагаа зураад тэгээд нөгөө тэр play time-даа чинь харсан хогийн сав биш. Тэр чинь ингээ бүх байрууд дээр тавьсан байгаа. Тэгээд байр хооронд нуралдаан зарлал ингээд идэвхжүүлэх, сэтэл өгөх. Энэ чинь жижиг гэж болохгүй байхгүй юу? Тийм шүү дээ. Тэгээд ингээд нэг юм ажлууд болох хэвээр. Гудамжинд бити хай яг энэ зориултын савнд нь хийчих. Чи хэрэгэлсэн бол хэрэглэж хариуцлах. Европ болохоор дээр бол одоо ингээд ирээдүйд нөгөө татвар тавиад хариуцлага тавьчихсан. Хэрвээ би одоо ингээд Bonaco, Coca-Cola хоёр бүтээгдэхүүн байж штэ. Тэр нь дахин боловсруулсан түүхэд хийсэн байх юм бол татвараа чиглүүлэх гэж байгаа. Энэ татвараа төлнө. Тэр татварыг хэн төлөх юм? Хэрэглэгч төлөх байхгүй. Тэнгүүт нөгөө Европт яд инглээ дэлгүүрээс кола аваад авсан колоныхаас хавыг нэг буцаа шийдэг юм хийнгүүт 1 евро ч юм уу тал ингээд 50 цент ч юм авдаг. Ялангуяа германууд бүгд тэгээс шүү дээ. Буцаа авдаг. Тэр чинь яг инглээ 50 цент нь өөрөө нөгөө тэрлүү хийлгэх дахин боловсруулалт руу явуулах хөшүүрэг болгож байгаа байхгүй. Тэр чиглэл рүү очих. Одоо найс нэг асуулт асуумаар байгаа нь болонгууд за сургуулиуд дээр гэж энэ одоо нөгөө ангилдаг юм байна. Хотын зарим төв офисууд дээр болонгууд бас тийм ангилдаг юмуд байна. За миний ажилласаар болонгууд нь одоо KFC гэдэг ч юм уу тийм сүлжээ ресторанууд дээр бас ингээ ангилдаг юмуд нь байна. Эднэрт бид нар хийх юм бол саяны нөгөө нэг сөөхийн гадаа аваад ирдэг хогны машин шиг шууд ингээд холилдоод явчих юм уу аль эсвэл яг тус нь ингээд ангилагдаад явж байгаа юу? Тэгэхээр одоо нөгөө туршлагаас харахад яг зөвхөн хунцар авдаг зориултын машин 7 хоногийн тодорхой тогтсон өдөр хуваарьтай зөвхөн тэр хунцар хийсэн савнаас очиод аваад л явдаг систем бүрдүүлэх гээд байгаа юм. Тэгээ энийг хийхэд чинь бас ингээд нөгөө хогийн савны эзэн байгууллага компани байна уу одоо сургууль байна уу аж ахуйн бүгд байна штэ. Төрийн байгууллага. А нөгөө талаас нь дүүрэг хорон тэр хогны машин явуулах асуудал. Тэр машин зориултын одоо хувийн хвшлийн машин байгаад авч болно. Гэхдээ тэр нь хог аж ахуйн бас зөвшөөрөл гэж байдаг. Одоо нэг үг л хэлье.
овоолоод ачсан байсан портер яваад очиод аймгууд цагтаа зогсоогоод чи хог ачих зориултын машин биш гэд торгочдөг. Тэгэхээр тэр энэ чи яаж байгаа гэхээр зэрэг манайх чинь бүх юмыг фикс төлүүлсэн юм хэлбэрээс гараагүй байгаа байхгүй сэтгэлгээ маань. Сэтгэлгээ маань ийм нөгөө баахан тусгаас зөвшөөрсөн гараагүй байгаа тий. Тэгэхээр яг тэрийг ингээд зориултаар надад. Гэхдээ бол ахиц гарч байгаа шүү. Ер нь бол одоо SESL гэж компани байгаа. SESL гэдэг нь SESL. Save Earth, Save Lives. Тэгээд эднийх болохоор ингээд сансарт байдаг. Тэгээд бас нэг цуглуулдаг машинуудтай. Тэгээд тэд нар ингээд сөөхүүдтэй гэрээлээл, дүүргүүдтэй гэрээлээл ажил зохион байгуулалт хийж байгаа. Одоо нэг Eco Hub гэж ингэлтэй дүүргт нэг төв байгуулагдах гэдэг. Тэгээд тэрнээс ингээд цуглуулсан төвлөрсийг аваад тэгээд шууд одоо TML-ийн recycling үйлдвэрлэл шууд очиод recycle хийх энэ ажил явж байгаа. Яг хоо ингээд багаар ч гэсэн ахиц гараад ингээд оролдлого хийгээд яваад байх хэрэгтэй. Ууггүй байх хэрэгтэй. Эцсийн үзэх хэрэгтэй. Төлбөртэй тууштай байх хэрэгтэй. Гэтэ энийг ингэж хийж үзүүлэхгүй болвол хин бэ гэдээ асуугаад хуралдаа суугаад тий амар олон талууд оролцох шаардлагатай болохоор ингээд нэг харчаад байгаа. Тэгээд тий. Тэгээд нэг хурал зөвлөгөө хийгээд санамж чиг зураал байна. Төрийн байгууллагч хоорондоо санамж чиг зураад их яагаад гэдэм бэ? Заримдаа ойлгохгүй хамтаа ажиллах санамж чиг. Тэгээд нэг тиймэрхүү байдалтай байвал удааш шүү дээ. Тэрийг харах хэрэггүй. Өөрсдийн хувь хүний болон одоо хувийн хвшлийн манлайллыг бид нар өөрсдөө ингээд үзүүлээд явах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ хийгээд үзүүлэх юмтай болцсон юм бол за одоо ингээд дагаад энийг одоо модель гэдгүү тэ одоо showcase гэдгүү юу гэдгүү тэ пайлот гэхгүй. Тэгээ боссон ингээд одоо replicate буюу одоо ингээд давтаад хийчих гэж байгаа байхгүй. Нэг дүүрэг хийчих бусдын дөө хийж, нэг аймаг хийчих бусдын хийж, тийм ээ. Ингээд явчих болж байгаа. Тэгвэл яг одоо жишээлбэл бид нар ингээд иргэдийн хувьдсан яг тийм биш шүү дээ. Одоо хуванцар хийх тийм зориултын савнд нь одоо офисын хаанч тийм те хааны газар хийгээд л байх юм бол тэгээ тэнд цуглараад байх юм бол хогоо одоо дараа чинь төвшөнд ачих хүмүүст нь айн угаасаа цуглараад байж байгаа юм чинь худал ямар ч асуудал үгүй гэдэг тэр суурийг нь бүрдүүлээд өгчих юм биш шүү дээ. Дуудлага өгөөд ирээд дуудлага өгөхөд ирээд авдаг дугаарууд байгаа байхгүй юу? Машин. Одоо би энд ингээд харуулъя. Энэ савыг хэрвээ шошгыг аваад салгаад хийвэл хоёулыг нь хайна л да адилхан. Гэхдээ ингээд шошгыг салгачвал амар гоё. Одоо бид нар бас манай маркетингийнхэнд хэлээд байгаа энэ шошгыг ингээд амархан салдаг болгочих гэдэг. Ингээд хийчихвэл нөгөө технологи нь яадаг вэ гэхээр энийг очиод ингээд хэрчин штэ. Хэрвээ хамт явж ивэл энэ бас хамт хэрчгчтэй. Тэгээд нөгөө ингээд тунгаачдаг байхгүй юу? Одоо энэ хоёрыг салж тунгад энэ 3 өөр бодисоо. NPT, NHDPE, NPP. Тэгэхээр ингээд ер нь одоо 9 төрлийн хуунцар материал байдаг. 9 янзын. За одоо шампуны савч байд юм уу? Одоо бус төрлийн маш олон сав байна. Одоо хоол, нэг удаагийн хоол, түргэн хоолны сав мав бүгд хуунцар. Тэр 9 төрлөг бүгдийг цуглуулах, англиад хийчих. Ингээд салгачих. Тэгээ болж игвэл ингээд хийгээ шахаад шамбилгаад хийчих. Өөрөөр энэ чинь зай ажиллахгүй байхгүй. Дотор ингээ агаар байгаад тэнгууд нөгөө аюух овртой болчдөг. Жим баг боловч овр. Тэр ингээд шамбилга хийчихвэл би одоо ингээ бүр ингээ хөвшил болцсон дөө. Ингээ дуугаа дуусч. Тэгэл ингээд гараараа ингээ шамбилгаад буцаа бүлчдэг байхгүй. Тэгэхээр хийн буцааж авахгүй. Тэгээ баг зайтай болчихно. Тэгээ салгаад хийчихнэ. Тэрийг би багада Японд амьдардаг байсан. Япондаас яг нэг сургуультанд яг тэгэж зааж өгдөг. Тэгвэл бүр өөрөө яг бодитор биеэрээ үзсэн. Энэ бол тэнд оронд хэдэн жилийн өмнө тийм байсан. Одоо бид нар тэр лүү очих хэрэгтэй байхгүй юу? Тийм. Бид нарт нутагших хангалттай их боломжтой юм шиг санагддаг л да. Одоо нэг зарим хүмүүс болонгууд наа бид нар ингэ нүүдэлч энэ төр гэдэг игдэгдсэн. Нүүдэлчний соёл чинь ер нь бол тийм шүү дээ. Бид нар ямар ч угаасаа хог аягдал гаргадаггүй. Тэгээд дөнгөж суурь амьдрал руу ороод удааг байгаа болохоор яг эндээ дасгах цаг орох байхаа гэсэн чинь би бас нэг юм судалсан чинь Япончууд яаж хэрэгцсэн бэ гэвэл Японы бас одоо яг тэр Эдо үеийн ч юм уу те одоо самурай үеийн соёл нь бас ялгаагүй жишээлбэл нөхдүүд нэг удаа кимоно уралсан байх юм бол тэр кимоногоо бүр ингээд урагттал нь ашиглаад тэг ашиглагдахгүй болонгууд нь тэрийгээ бүр ингээд зүсээд хогоо ингээд одоо шалмалаа ингээд арчаад тэгээ бүр болохгүй болонгууд нь л эцэст нь хайдаг ерөөсөө монголчуудтай адилхан хог гаргадаг ард түмэн байж ирсэн эдийн засгийн хүчтэй нөгөө үйлдвэрлэлийн 90 үед орсон чинь баахан хогтой болсон. Тэгэл хуйлаа батлаад хүмүүсээ сургуулиуд нь хичээлүүд нь ороод тэгэл 20-30 жилийн дотор
ямар ч хоггүй ус болдог шиг бид нарт яг энэ хангалттай боломж байгаа л гэж би бол Тэгээ манайх залуу хүн. Тэгээд одоо хоёр хүний нэг нь 25-аас доош настай байхгүй. Яг энэ багаас нь залуугаас нь ингээд зөв одоо сургаад ингээд амьдралын хэв маяг болгоод явчих юм бол манайх маш богино хугацаанд Европуудаас ч хурдан, Японоос ч хурдан хугацаанд энэ бол бодит болно. Эцсийн агуулга зөв нь хөвшил байгаад жижигхэн үйлдэлээс эхэлнэ. Одоо 3 сарын 26-нд энэ их дэлхийн өдөр гэж нэг байдаг да. Дэлхийн цаг гэдэг. 1 цаг гэрлээ унтраа. Яг 1 цаг гэрлээ унтраад нэх их хэмнэхгүй ч магадгүй. Гэхдээ тэр нь мессеж өгч байгаа байхгүй сэтэл. Чи захлагаана ингээд 1 цаг унтраах үйлдэл чинь өөрөө их дэлхийг хайрлаж байгаа үйлдэл юм. Хэрэглээгээ одоо шаардлагагүй бол reduce хийж байгаа гэж шүү дээ. Хэрэглээгээ багасгаж. Эргээд хэрэгжилт харна хэрэгэлсэн бол хүний хэрэглээ ингээд өсөн нэмэгдэж байгаа учраас тэрийгэ дахиж босруулъя. Тэрийгэ бусдад болон байгаль орчинд болон их дэлхийд хор хөнөөлтөй үйлдэл хийхэ болъё. Тэрийгэ дахиж ашигладаг болгоё. Ер нь хаях юм бол байхгүй шүү. Хүн хэрэгжилж байгаа юмнаас ер нь хаях юм байхгүй шүү. Хог гэж бодморг байгаа. Одоо манай тэр том хогийн ландфил зэгүүд шүү дээ. Тэрийг одоо манай нэг зөвлөх манай 2-3 жилийн гэрээтэй зөвлөх ажиллана. Тэгээд тэр хүн болоод бас 25 жилийн одоо Европын туршлагатай юм баггүй юу. Тэгээд зэгүүд дээр ич харчаад энэ бол одоо ингээд энэ ч өстө баялаг биш тэгээд. Тэгж байгаа. Энэ баялаг үе энэ ерөөсөн маш их юм хийж болно. Ингэж газар болж ирэхгүй. Эдийн засгийн хөшөөрөг чинь болгож болно. Эргээд байгаль орчны асар том үр дүн ажил багталтай. Тэгэхээр тэр өнцгөөс бид нар одоо сэтгэлгээг ингэж өөрчлөөд тэгээд нэг том юм яриад ахгүйгээр ерөөсөө ихний ганц хоёр алхам үйлдэлээ хийгээл тэр нь үлгэр жишээ болоод дараагийнхаа үйлдэлүүд нөлөөлөл явъя л тал гэж. Тийм байна. Маш гайхалтай. Айгүй олон шинэ мэдээллүүдээс гадна айгүй тийм гээтэй гоё бол. Тийм. Ийм ажил боддөг юм уу? Ер нь ийм гэгэлэг ажил одоо тэгээд тэрэнд ингээд ийм passionate тэг хүсэл эрмэлзэлтэй юм байхт бол ер нь болно. Тийм байна. За ерхэд нь бол өнөөдөр бас яг мэдэж авъя хүмүүст хуваалцъя гэдэг сэдвийг бол би та яг гой бүгдийг гаргаад өгсөн гэж би бол бодож байна. Тэгээд маш их баярлалаа. Тэгээд хүмүүс яг зүгээр нөгөө сонсоод өнгөрөх биш. Хамгийн гол нь бид нарын одоо таны өнөөдөр ингэж ярьсан сэдв болонгууд зөвхөн сонсоод өнгөрөх биш. Яг өнөөдрөөс хэрэгжүүлэх шаардлагатай, хэрэгжүүлэх боломжтой. Тэгээд байгаль орчинд хайрлах, цаашлаад өөрсдөө өөрөө ачаалаар дэрсэн хамгийн томоор нөлөөлж байгаа юм зүйл байгаа учраас хүн бол яг энийг үтсэн бол өнөөдрөөс яг хэрэгжүүлээсэй гэж хүсмээр байна. Тэгээд өөрийн үнэтэй цаг зав зарцуулаад манай подкастт оролцож маш гоё хүмүүсийн нэг тодорхой ингэж ярьдаггүй энэ сэдвүүдийг ярилцсан маш их баярлалаа. Тий, баярлалаа бүр. Энэ их гоё одоо сэдвэр маань ингэж чөлөөтэй гоё яриулаад бусдад бас хүмүүс тус их тийм мэдлэг хүртээмжтэй байгаасаа л гэж бодож байна. Яг үнэ. Тий, би одоо уулзсан хүн болгондоо л энэ сэдв юу гараад ирвэл байнга л ярьдаг. Тэгээд юмыг ингэж заавал их холын том юм бодоод байхгүй өнөөдрийн жижиг нэг алхамаас эхэлнэ. Тэгээд тэр нь дараагийн одоо чигийг чинь аяндаа тодорхой болгоод өгнө. Нэг алхахад хоёр дахь алхам тодорхой болно. 3 дахьаас 4 дахь нь тодорхой болно. Тэр бүгд л одоо оролцоод хариуцлагатай бодъё. Оролцъё, чармай хичээ ярьсан одоо ус болон хугацрын хаягдлын юм дээр бол бидний одоо хийж чадах юм бол асар их байгаа. Тийм ээ. Тийм байна. Би үнийгээ бити хүлээл гэж байгаа. Тий, яг үнэ. Тийм байна. Тэгээ баярлалаа. Баярлалаа. За ингээд энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Баяр та. За баярлалаа.